сайн байна уу? Япон хөтөч төвийн подкастын ээлжид дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр энэ удаагийн дугаараар та бүхэнд Япон доторх за хэрхэн аялдаг вэ? Японочууд нь өөрсдөө яаж аялдаг вэ? За энд байгаа тийм монголчууд бид нар бас яаж аялвал зүгээр байдгүй гэсэн өөрийнхөө хувийн туршлагаас ярих гэж шийдлээ. Япон доторх аялал тийм ээ. Тийм. За тэгээд подкастын 13 дахь дугаар. Энэ удаа бас подкаст маань жоохон хэд оныг завсарлаад жилийн сүүл ицс болоод харин тийм ажил амьдрал завгүй байлаа тий. За тэгээд Япон дотроо хүмүүс айгүй их аялдаг дээрээсээ урдаасаа хоошоо тий Окинавагаас Хоккайдо, Кюшугаас Хоккайдо хүртэл гэх юм уу бүх газар руугаа айгүй уул доторх аялал их хөгжсөн байдаг тий. Тэгээд Япончууд өөрсдөө ч их аялдаг. Тийм сая бол ингээл нэг оны сүүлээр бит хоёр нэрээ хаашаа явлаа? Нигата мод Нагано мод руу явсан байгаа. Тэгээд ингээ харж байхад бол нэг Шинкансен сууч чадаагүй тий. Тийм бүр суудлахгүй зогсож явсан байгаа. Тэгэхээр ингээ хараад хахад Япончууд маш сайн аялдаг. Тэгээд бас одоо нэг яг энэ нэг урт амралтуудаар нэг гэрлүүгээ өөрийнхөө төрсөн нутаг руу очдог. Гэхдээ бас тэрийг бас даландуулаад айгүйх аялдаг юм шиг үлээ. Сүүлийн үед нөгөө гадаад руу явж чадахгүй байгаа болохоор дотроо айгүй их аялаад тийм яваад Японц нь тэгэл манай Монголоос харахад айгүй жижигхэн юм шиг мөртлөө бас том дотроо онгоцоор тийм онгоцоор явдаг. Шинкансен гэдэг нэг хурдны галт ирэх гэр явдаг. Тийм Шинкансен болон онгоцоор явхад л 1-2 цаг гэдэг чинь тийм айгүй хол нэлийн хол зай. Тэгээд бас юу н хаасаг аялжуулсан амар хөөгдсөн тий. Бүр ямар ч хөдөөрөө очсон аялжуулсан айгуу сайн хөгжсөн. Үзэх газрууд нь ингээл баг одоо тэр нэг өртөөн дээр нь ингээл буунгуудл тий. Одоо н аялжуулсан тусгай баг хэсэг одоо өртөө болгон дээр байгаа тий. Онгоцны буудлын болгон дээр байгаа. Одоо нөгөө юу гэдэг лээ информашн центр тий ингэж одоо манай энэ газарт ингэж аялах юм бол одоо ийм аялах маршрут юу байгаа шүү. Тэгэл одоо бүс нутаг бүрийн онцлогийг харуулсан идэх юм ч юм уу. Тэгэл тэр аймаг мод руу явхад тэр нь илүү сонирхолтой ч гэдэг юм. Ерөнхийдөө нэг тийшээ явах юм бол тийм юм идэн, тийм юм үзэн ч гэдэг юм бол тий. Тийм. Бараг ингээд тэр нь ингээд тодорхой болсон байгаа тий. Тодорхой болсон тий. За одоо жишээлбэл эх жил манай компани 25 жил болно гэл тэгэл за гадагшаа явж амжихгүй байх та хэдүүлээ хаашаа явж аялал компани аялал хийх үү гэж ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь Окинава юм уу Хоккайдо юм да гэж ярилцсан. За Окинава бол гэхдээ идэх юм гэх юм бол гэхдээ Окинава биш Хоккайдо л явсан дээр дээ гэд нэг хүүтэн газрынхаа юм арай амттай байдаг ч юм уу. Тийм тэгэл айлсэл нөгөө Шикоку ч юм уу Кюшу ч юм уу тийшээ явах уу гэсэн мэрэ тэгэнгүүт одоо Шикоку явна гэх юм бол манай одоо тэр ажилтны төрсөн нутаг байдаг болохоор жоохон хөрхий өөрийнхөө тэрний одоо төрсөн нутаг руу аялаар явна гэхээр сонирн биш ах та гэсэн тиймэрхүү юм л тэгэхээр ерөнхийдөө тийм тийш явах юм бол тийм хийн гэсэн. Нэрэ компани аялал гэснээс Япон компаниуд ер нь хөвчлэн юу адаг те жилдээ нэг удаа тийм нэг компанийн ажилчдаа үнгүү том компаниуд л тэгдэг юм шиг үлээ юу. Өнгөө тийм нэг аялал зохион байгуулалт юм лээ. Тэгээ тэр нь бүр ингээд компани нь одоо жишээл бүгдээрээ бүр ингээд одоо нэг тишээгээ ингээд аяллаар ажиллаж тааваа юм лээ. Бүр аль дээр үеэс тийм юу тийм соёлтой гэх юм уу. Тэгээ тэрэнд нь зориулагдаад ингээд тэр одоо resort газрууд нь ингээд амар том бүр бараг 1000 хүний хүлээн авах хүчин чадалтай тийм том зоч буудлын төр барьсан байт юм лээ. Яг өнөө одоо тийм том одоо хоолны газар дандаа нөгөө тийм дандаа гэж ярьдаг тий одоо групп аялагчдад группээр айгүйх аялдаг болохоор тий Японууд тэрэнд зориулсан хоолны газар тэгэл хоолны газартайгаа хамт нөгөө бэлэгсэлт худалдаж авах газар бүх юм ингээд цогцолцсон. Бүр нөгөө баг энгийн үйлчлүүлэгч гэхээсээ илүү дандаа тийм групп аялагчдад бүр анханасаа зориулж барьсан 200 дууны ч юм уу тийм бодол юмнууд айгүйх байдаг. Тэгэхээр одоо хэр их аялдаг Японууд энэ дотор аялдаг гэдэг нь бараг юу яд шүү дээ. Баг сургуулаасаа эхлээл одоо нэг шууга юу баг сургууль төгсөлтийн баяр, дунд сургууль төгслийн баяр, ахлах сургууль төгслийн баяр гээд ямар ч 3 удаа амар том юм юу идэм лээ. Шүүгаагүй гээл те тэгээ их сургуулаа төгсөл. Их сургууль төгсгөө байхгүй тий. Тий 10 жил төгсөөд. Тэр нь болохоор Бабл нөгөө эдийн засгийн нөгөө Японы эдийн засаг чинь нөгөө 70 80-аад оны үед ч юм уу амар өндөр эрчимтэй
хөгжсөн тэр үеэр айгүй их одоо энэ группээр аялах юм анх үүсэл нь тавигдсан гэх юм уу, нэлээд их явдаг болсон юм шиг л нөгөө компаниуд нь амар их мөнгөтэй болсон болохоор тэгж яваа. Тэгээ тэр нөгөө нэг уламжлал нь одоо бас үлдсэн. Тэгэл заавал компаниараа биш юм а гэхэд нэг юм янз бүрийн клуб ч юм уу тий автобусны аялал гэтэргээл өдрөө нэг өдрөөр явж ирэх аялал. Тий. Айгуу их байдаг тий. Тиймэрхүү айгуу их байдаг аяллаа компаниуд. Тэгээд бас надад нэг сонь санагдсан юм нөгөө нэг монголчин бол нэг тийм нөгөө нэг яг аяллаа компаниар жуурчлуулж одоо орон дотор аялна гэж бол айгуу цөөхөн байдаг байсан шүү дээ. Одоо ямар болсон сайн мэдгүй л юм л. Одоо ихтэй байгаль нуурын төрлөө айгуу их тийм аяллаа компани байгаа юм шиг үлээ хөсгөл энэ төрлөө тий. Тий. Тэгэнгүүт ингээ японочдод өөрсдөө нэх бас тэгэж аяллаа шууд ингээ одоо төлөвлөөд авах айгуу ховор. Ерөнхийдөө ихэвчлэн ингээ шууд аяллаа компанид очиод тэгэл аяллаа компанид одоо жишээл нөгөө Монгол салбар нэт HIS ч юм уу тий. Нэг бол JTB энэ төр гэдэг яг энэ том компаниуд байгаа. Тэгэл тэрэн дээр очиод яг зөвхөн хаашаа явмаар байгаа ч юм уу тий. Бараг хаашаа явмаар байгаа шийдээгүйсэн ч очиод за ерөнхийдөө нэг тэдэн төгрөгөнд тэдэн хоногт нэг аялал ингээд яаж ин хайж ин гэл гэх юм бол ийм газрууд байна гэл танилцуулаад өгнө. Тийм. Тэрийг бас амар анх гайхажсэн ингээд өөрийнхөө улсад ээжэж тий. Өөрийнхөө хэл мэддэг газраа заавал аялын компаниар юу яагаад тэгэхээр угаасаа нөө өөртөө хамаг юма хайхгүй суунаа тий юм хайхгүй амар л та тий. Тэгээ бас тэр нэг том компаниуд нь одоо аялын компаниуд нөгөө цаанаа ингээд тэр юутэй зочбууд л тэгээ тэр онгоцны компанитай ч юм уу тий ингээ гэрээ эзэн тийм болохоор айгүй хэм барах юм тусдаг тий өөртөө ерөөсөө юуж бодох шаардлагагүй тэгэнгүүтээ одоо нөгөө нэг жишээлбэл хавар болохоор сакура дэлгэрдэг штэ тий тэгэнгүүт одоо улирлын үзэх юм одоо энэ улиралд одоо энэ мужийн энэ нь одоо алдартай байдаг энийг очиж үзсэн дээр тэгэнгүүтээ ойрхон ийм хоол нь гойч гэдэг юм уу аялын компани юмнуудыг айгүй сайн мэдчихэдэг болохоор тийм өөрсдөө ямар ч хайж явах шаардлагагүйгээр тэгээд хямд үнээртэй тэгээд амар гэсэн байдлаар тэгээд хоногоор юм уу аль эсвэл өдрөөр ч юм уу тэдэн хоногоор ч юм уу гэсэн. Гэхдээ нэг юм ихтэй богинтэй нэг хоног 2 өдөр ч юм уу урттаа л бараг 2 шон 3 өдөр ч юм уу. Чи алинд нь илүү дуртай вэ? Япон дотор аялахад. Япон дотор нэг хоногоо тийм ер нь аял авч үзсэн үү? Яг ингээд одоо хоногийн тэгээд хоногоор тэгээд ингээд яг HIS ч юм уу тийм яг компанид очиод тийм үү. Би нэг үзчихсэн байхгүй Хоккайдо лөө. Тийм ерөөдөө амар л юм лээ. Билет тэгээд зочбуудлын тэр нь бүгд ингээд цаанаасаа юу атсан. Тэгэл гэхдээ үнийн хувьд цагтаа бараг дүндээ дүн л хаа да. Тийм. Яг нөгөө өөрөө юм яг шаардлагагүй амар лсэн бах те. Тэгээ бас хүмүүстэй хамт явна шүү дээ. Тийм. Тэл тэр хүмүүстэйгээ юм мэдчихмээрэлдэх үү? Үгүй. Тэр үед болохоор зөвхөн нөгөө нэг юугээ одоо юу гэх юм. Унаа буудлаа. Зөв. Тэгээд одоо аялах үе нь болохоор бас яг л алтан 7 хоног 5 сар 8 сар тэгээд цагаан сар оны сүүл ч юм уу те. Гэтэ ер нь одоо нэг өдрийн аяллуудаар өвөө эмээр амир их явдаг. Тэд нар чинь нэг завтай тий. Япон ер нь үзүүл зохих газрууд ч юм уу тий. Альсвал японочууд нь өөрсдөө амир очдог. Ер нь алдартай одоо аялал жуулчлалын газрууд гэх юм бол ерөнхийдөө нэг өөрсдийнхөө хоёлаа мэдж байгаа хүрээндээ тий. Энэ газарт ийм юм үздэг гэсэн юм талаар ярих юм бол за хойноосоо эхлэх юм бол Хоккайдо болвол хүүтэн газар нь хөтөн болохоор нөгөө юм хоолнууд нэг хамттай байдаг гэж ярьдаг тий. Кани айгүйх Хоккайдо нөгөө кани ч үлээ хавц айгүй алдартай бүр хавц итгэх гэж Хоккайдоор байдаг тий юм таа. Ямар ч сан загснууд нь гоё амттай хоол нь Японууд тэгэл угаасаа одоо хамгийн амттай гэж ярьдаг хоолн загсны төрлийн л болохоор Хоккайдо руу тийм амттай хоол идэхээр бас их явдаг. Бас нөгөө Хоккайдо гэхээр нөгөө Чингис хаан гэдэг тий шарсан хоньны мах гэдэг Чингис хаан гэдэг Монгол хоол байдаг. Тоглоны мах юм л шүү дээ. Тийм үү? Тоглол биш. Хураг юм билээ. Тийм үү? Тийм раму гэдэг тий. Хураг юм билээ шүү. Тийм шүү дээ. Бид нарыг нөгөө нэг нас биенд хүрсэн хонь иддэг гэхээр хөөх тийм үү хонь иддэм үү гайхаад тэг өөртөө болохоор дандаа хураг. Тийм нөгөө нас хараа зөөлсөн хонь жоохон үнэртэй гэдэг идсэн. Тэгээд тэр юу нь болохоор үнэргөө, хурган үнэргөө. Хоол тэгээд бас нөө сүүсэн бүтээгдэхүүн аягүй гоё. Сүүн бүтээгдэхүүн тийм Хоккайдогийн тий зарим их ч юм уу тий. Нөө үхрийн фермер тийм мал аж ахуй аягүй их байдаг болохоор сүүн бүтээгдэхүүнүүд нь их юутай бас нөө төмс билээ. Төмс ногоонууд ер нь л Хоккайдод амттай мэдэх юм аягүй хэд юм байна. Айгүй бараг бүхэл юм амттай тий. Тий нөө Широй Койбито гэдэг чинь бас Хоккайдо лөө тий. Ийм цагаан
цагаан бишээ зүгээр шоколад гэдэг лөө. Бичээ. Тийм. Тэр бас бүр амар алдартай тий. Хойдогийн яг төв хот нь Саппоро гэдэг хот байгаа тий. Саппоро тий. Саппоро бас айгүй гоё хот тий. Ингээд хот нь амар тийм нэг сэлүүхэн. Тэгээ хүн ам нь ингээд сэрэг болохоор амар тийм амьдрахад айгүй тохиромжтой гоё юм санагдсан. Тэнгүүдлээ ингээд бүх юм нь ингээд одоо юу гэдэг дэлгүүр хоршоо одоо юу гэдэг сургууль юу гэдэг те бүх юм ажил бүх юм ингээд байж байгаа. Улаанбаатар арах уу те. Улаанбаатарын сайжруулсан хувилбар. Ийм блокууд гудамжнууд нь блокуудтай ойлгоход аюу амархан. Айгу ойлгоход амархан тийм байсан Саппоро. Тэгэл наашаага жоох явах юм бол тоохгүй те. Тоохохгүй гэдэг нь болохоор одоо зүүн хойд хэсэг. Тэр нь болохоор ерөнхийдөө бас цас их ордог. Тэгээ дээрэс нь онсэн ихтэй тий. Онсэн халуун арсан ихтэй цас их ордог. Тэгээд айгуу тийм алдартай Японы алдартай халуун аршаанууд тоохокууд их төвлөрсөн байдаг. Бас нөгөө Аоморигийн тэр алим айгуу алдартай байдаг. Алимжийн ер нь жоохон хүйтэн газар ургадаг болохоор амттай алим ургадаг халуун аршаа ихтэй. Тэнцсэн л яг нэг одоо нэг кино минь дээр гардаг нэг гадаа цасан дунд ингээд тий онсанд тэгээс эрэгтэй эмэгтэй хамт орж олдог онсын байдаг гэсэн. Янз бүрийн яг нөгөө бараг л Японы онсны нөгөө үүсэл гарал юу байдаг болохоор дээр үед бол Японочууд хамтдаа л нөгөө эрэгтэй эмэгтэй яахгүйгээр хамтдаа ордог анх байсан болохоор тэр нь тэр чигээрээ үлдсэн онсынууд бас одоо хүртэл байдаг юм шиг байна лээ. За тэгээд ороод ирэнгүүд яг одоо энэ дунд хэсэг гэх юм одоо энэ Токио, Нагано тэгээд энэ Нигата энэ төр те яг энэ дунд байгаа хэсгүүд Хоншү одоо тэр Шиншү гэж Яманашигийн тийм Шиншү гэдэг. Тэнд болохоор Яманаси энэ төр гэх юм бол нөгөө юу усан үзэм энэ төр Яманаси тийм усан үзэм тэгээд усан үзэм ихтэй болохоор нөгөө винаны үйлдвэр те винаны үйлдвэрүүд их байдаг. Очиж нөгөө үзэж болдог винаны үйлдвэрүүд бас айгүйх байдаг. Винаны үйлдвэртэй танилцсангуудаа хоолмол идээд одоо винаны амтлахаа хийгээд ч юм уу тийм их газартай. Тийм за бас нөгөө уул ихтэй хүжи уул байдаг. Тийм болохоор нөгөө уулан дээр байдаг амралтын газар нэг лифтээр дэшегээ яваад яадаг амралтын газар амралт зугаалахын газрууд ихтэй. Яг зөв дунд хэсгээр амар хуултай тийм. Тэгээд бас нөгөө үнэт чулуу тэгээд тийм юм нэг дэлгүүр бас ихтэй байд юм бэл. Нөгөө юу хэсгийг хойлоо үлдээчлээ. Нагано, Нигата хавцаа болохоор цас ихтэй болохоор тий. Нөгөө скишаа Бота тий Нигата гин Будан хамгийн Япон архтэй нөгөө усны гоё амттай болохоор уснасаа хамаарад архих Бота эднэр нь гоё амттай. Нагано гэхээр Каруизавад нөгөө Кусацу онсен тий халуун аршаа. За тэгээ нөгөө тишээгээ Наганогийн нөгөө тишээ явах юм бол Фукусимагийн юугаар алдартай юм болоо? Цунами болсон газар шүү дээ. Нэг тийм онцлогтой нэг юм санаанд орохгүй байна. Гэхдээ угаасаа Японы хаан цацсан тэгэл байгаа тийм байдаг болохоор тийм мэдэхгүй л байгаа. Тийм. За тэгэл Токиогийн иргэн тойронд болохоор Гуммагийн, Сайтамагийн, Точигийн мууч тэгээд урагшаага Канагава, Шизуока гэдэг байгаа тий. Шизуока болохоор цайгаараа алдартай тий. Ногоон цайгаараа алдартай бас нөгөө Хатами онсен тий. Хатами гэдэг халуун аршааны газартай бас Фужи уул гэдэг болохоор Фужи уулыг нөгөө харах спотууд тий. Тэгэнгүүтээ Кансай одоо Японы баруун тал тий. Баруун тал нь Токио хэсэг болохоор зүүн тал нь гэж явдаг. Тэгээд Киото болохоор өмнө нь Японы нийслэлээсэн тий. Тэгээд баруун талын хотууд ерөнхийдөө айгуу тийм нэлээд соёл нь өөр тий. Токио хэсгээс Токиогоос зүүн баруун хоёр ондоо тий. Одоо жишээлбэл цахилгаан шатных нь урсгал нь өөр байдаг. Тэгээд шатн зогсож явах та тий. Тийм зогсож явах та. Баруун гарталтаа зогсно. Нөгөөх нь болохоор зүүн гарталтаа зогсно. Тэгэл нөгөө нэг яриа нутгийн аялга айгуу шал өөр байдаг. Тэгээд өгнүүд амар ондоо. Өгнүүд нь шал өөр. Тэг хүмүүсийнх нь зан ааш нь бас айгуу тийм. Ерөнхийдөө тэр баруун талд нь арай илүү Монголтай төстэй гэдэг юм лээ. Арай тийм нэг юмыг ингээд тойруулахгүй шууд хэлдэг ч юм уу тий. Баруун талд гэх юм бол Кобе байгаа, Нагоя байгаа. Тэгээд Осака, Киото гэдэг монголчуудын мэддэг энэ дөрвөн хот байна тий. Тий. Осакаас хоолоор алдартай тий амттай нөгөө такояки тий хямдхан гэж ярьд юм билээ. Тий.
Kui дааврын мацыг гэж хэлдэг юм лээ. Тийм үү. Нөгөө идээд kui гэхээр идэх дааврыг гэхээр мо таврааруу бүр ингээд гизээд ахаалаад унахч гэх юм уу. Тэгэж хэлдэг юм лээ. Тэгэхээр нөгөө хямдхан болохоор амар их идээд тэгэхээр тийм амттай юмнууд тэгээд хоолных нь амт нь бас айгүй өөр байдаг. Одоо жишээлбэл Yoshinoya гэлтэй тэрнийх нь амт нь шал өөр. Тийм Токиод байдгаас амтлахаа шал өөр байт юм лээ. Тэгээл нөгөө Капрами нөгөө бэлэн гомнууд нь Токиод байдгүй амттай гомд нэр их байдаг ч юм уу. Ерөнхийдөө тийм баруун хотуудаар айгүй хоолны амт шал өөр. Хүмүүсийн зангааш өөр тий хувцалт нь хүртэл амар тийм гангандуу тий амар тийм хурц өнгөтэй тий барын ирээ энэ тий. Тэгээд Кёто болоод ирэхлээрээ бараг л аялал жуулчлалын хоттой тий. Тийм сүмүүд айгүй их. Кётогоор бараг ингээл явж ангууд бараг энгийн ажилладаг хүн хаана ингээ Европод айгүй ихтэй тий. Аялахаар амар хөцдөг. Кёто ч бараг Токиодой бараг адилхан ранкаараа бараг Токиогийн бараг дараа орох хаа гадаад хүмүүс их очдог аялал жуулчлалын бүсээр. Тийм. Тэг ер нь гадаа Европ хүмүүс Японд ирэхээр Кёто руу явдаг юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө гейша байдаг гудамжт нар нөгөө нэг дуулж бүжгэлж өгдөг эмэгтэй хүн байдаг. Тийм яг Японы эртнийтэй кимоногоо өмсөд тийм газрууд нь одоо хүртэл байдаг болохоор тийшээ бас үзэх гэж байна. Нөгөө юунд кимоно өмсөд тэгээд бас тэрүүгээр яхан бол сүм өмөр нь энэ төр ороо явах юм бол тийм үйлчлэг бас байдаг. Багтай нөгөө бүр цагаан магаанаар нүрээ бодуулаад тий. Тэгж авч үзэх юмсан тий. Цаанаасаа шууд ингээд бүх юм сетэрээ ингээд орцсон. Тэгэл нэг өдөр өглөө 9-д очиод орой 6-ад буцааж өгөн ч гэдэм үү. Тэгээд ямар хүнтэй байдаг бол. Найс нь хийжсэн шүү. Тэгтээ нүрээ бодож байгаагүй л те. Миний авсан нь болохоор ингээд кимоно тэгээд өмсүүлж өгөө. Тэгээд үс засаж өгөөд тэгээд бүгд нийлээд нэг 10 2000 3000 орчим лээсэн баха. Тийм. Монгол мөнгөөр 300,000 орчимтай байсан санагдчихэв. Тийм. Тэгээд бас явхан бол амар гоё юм байлаа. Нэг тийм үг юм. Нөө орчин Кётод бас нэг тийм юутэй мэлээ шүү дээ. Хуйлтай төв тэр хэсэгтээ бараг 5 давхраас дээш гэлөө барилга гарахыг хориглосон байт юм лээ. За яг тэрийг сайн мэдгүй нэ ямар ч байсан нөгөө өндөр барилга өнгөзөмж юг. Тэгээд тийм нөгөө дэлгүүр мэлхөрүүд нь бүгд нэг юм бордоо өнгөтэй тий. Ерөөсөө тийм өнгө юм барилгалсан юм барилга байшингийнх нь өнгийг нь цаанаас нь заагдсан. Тийм байдаг те яг тийм хотоор ингээ явахаар амар тийм нэг сонин гоё мэдрэмж гэх юм уу дээр татсан юм шиг. Эдогийн үеийн Японд, Эдожидагийн үеийн Японд татсан юм шиг. Нэрээ тийм баг шүү. Би зүгээр л алхах захад л бүр амар гоё санагдчихсэн тий. Сакурагийн үе мөр бүр амар пик. Одоо гэтээ бас гадаадад ирэхгүй болохоор уул нь явбал тий. Тэгээд Кобе болохоор нөгөө өхрийн махаараа амар алдартай. Кобегийн өхөр гээд бүр алдартай. Хёго мужийн Кобе хотын тий өхрийн мах. Тэгээ Кобе ч бас ийм билээс нэг юунд өртчихсэн юм бэлээ. 1994 онд лөө амар том газар хөдлөлтөнд. Тэгээд 95 он юм байна. Тэгээд тэрнээс хойш нэг амар байрсан барилгууд нураад тэгээ хотыг нас дахиж нэг шинчлээд шинээр хийгээд тэгээд тэгсэн чинь хот нь ингээд амар эмгцэгцтэй 95 оноос хойш баригдсан болохоор тэгээ ингээд явхууны зам ерөнхийдөө жоохон Европ талдаа тий. Европ талдаа бүр нэг юм өөр газар тийм нэг Орос морс юм шиг тий том аюу гоо Европын том өндөр юм өргөн дөрвөлжин байсан гуттай зам тийм билээ. Тэгээд дахин төлөвлөөд одоо амар гоё тийм. Тэгээс амьдрахадаас аюу гоё юм шиг үлээ. За тэгээд цаашаа яваад Хирошима юу энэ төр байгаа штэ тий. Юу вэ штэ. Хойлоо Тотори Шимане эднэр. Тэр нэр аюу сайн тий. Тоторид нэг Монгол шиг тийм говь цөл байдаг тий. Япон бэжэж тийм тэгэнгүүтээ тэр нь далайн ирэг дээр тий. Тийм бүр амар сонио. Бүр далай цөл одоо говь гэдэг чинь хоёр тустай ойлголт ш тий. Тэгсэн чинь зэрэгцээ бэжсэн тий. Амар тэр бүр зүгээр нэг юм далайн иргийн жоохон хилс биш бүр яг бүр говь шиг хэлсэн манхан зургийг нь олоод Future Japan-ийн Instagram дээр тавьчих үзээрэй. Харин тийм амар гоё тий. Тэрний тэгээ доошоо бүр амар гоё санагдсан ингээд нэг юугээр тийм нэг элсний бордоор доош нь бууж болж байна. Тэгээд тийм нөгөө том байк шиг юм уу явж болдог тий. Тотори муж гэдэг тийм Тотори мужид Сакио гэдэг лөө тий. Сакио байсан аяга маш сонирхолтой. Тэгээд хажууд нь Шимане гэхтээ мэдхгүй. Манай нөгөө өмнөх ажлын хүн төрсөн нутг нь Шиманес юу
юу ч байхгүй манай аймагт юу ч байхгүй гэл тэгээд. За тэгээ урагшаагаа явж агаад Хирошимаас амар гоёсон. Хирошима ч нөгөө юу шүү дээ. Бөмбөгдөлтөнд хүрсэн. Тэгээ тэрнээс хойш дахиж шинээр яасан хотыг нь тогтуулсан болохоор амар гоё юм билээ хот нь ингээд бүр амар зохион байгуулалттай бас амар том зам ам айгу том тэгээд айгу тийм гоё хот тэгээд бас нэг ерөнхийдөө дэлбэрэлтэнд ороод нөгөө дахиж шинээр яасан бол айгу тийм ногоон байгууламж хийхийг тийм төлөвлөд тэгээд бүр хөрхи тэр мөрн бүгд шатаад байхгүй болсон баг те ногоон тэгээд нөгөө хүмүүс нөгөө нэг одоо юу гэх тэнд байгаа хүмүүс нөгөө дэлбэрэлт болж исэн гэдгийг мартагдуулахын тулд албаар тэгж нөгөө нэг амар тийм ногоон байгууламж бүр амар ихээр ягаад хийсэн. Тэгэл амар их тийм юутай ногоон байгууламжтай. Тэгээд бас нөгөө юу гэдэг штэ Хирошимагийн алдартай нөгөө нэг яг далай дотор байдаг нөгөө тори тийм хаалга тэр бас айгүй алдартай тий. Тэр Хирошимад байдаг үү тий. Тэгээд доошоогоо буухлаар одоо ер нь ингээл нөгөө нэг бутаар хойноос нь эхлээл ингээ урагшаага яваал ерөнхийдөө яг Токиод яг юу гэх яг арай нэг яг бүх юм нь яг дундаж идэг тий одоо нэг цаг агарын хувьд тэгэл урагшаага явах болгонд ингээл улам халуун болол тий одоо чиглэг халуун хойшоогоо болохоор хүүтрээд урагшаага болохоор халуун болоод Окинава эднэр Кюшу эднэрт бол бүр 143 мөр хүрдэг. Хавар бүр Япон Токиод би 4 сард Окинава явж байгаа. Токиод бүр амар барыг хавар намрын хувцастайсэн. Очингуудаа шууд онгоцны бодлоор зуны хувцсан байсан 4 сард. Харин тийм. Юунд юу л хүмүүс чинь тэгээ бүр нөө өвөл одоо юу гин дулаацах гэж юу Окинава энэ төр ороод. Тийм тий. Тийм. Өвөлдөө нэг 17 градустай л юм шиг үлээ. Гоё дулаахан. Харин арай яг 70 төрөхөд арай жоохон хүүтэн. Тэгтэл амар гоё дулаахан. За тэгээд одоо доошоогоо тэгээ явангууд нөгөө нэг Шикоку гээд нөгөө нэг юм юу асаа арлаага. Одоо энэ төв үнцэн арлаасаа тусдаа арлаага. Энэ арал дээр нь болохоор Шикоку гэдэг нь болохоор одоо нөгөө нэг 4 улс гэсэн утгатай Япон хан захгүй юу. Тэнгүү тэрэнд нь болохоор яг 4 аймаг байгаа. Тэгээд тэр 4 аймаг нь тийм бас ерөнхийдөө аялал жуулчлалаас нэлээд хөгжсөн айгуу гоё газар байлээ. Тийм. Тэгээд Фукуока айгуугаа юм шиг амаа амьдрахад харин тийм тий. Бүр амар Сүмиясвил гэдэг юм л амьдрахад амар унаа машин айгуух одоо сайтай автобус ийш тийшээ Японд гэхдээ ерөнхийдөө л унаа машин хаашаач явсан машинг бол явцдаг л да одоо унаа машин нийтийн тээвэр айгуу сайн хөгжсөн. Тэгээд тэр дотроо Фукуока бүр айгуус амьдрахад амар гэсэн. Тэгээ дээрэс нөгөө Солонгос одоо бусад орнуудтай айгуу ойрхон болохоор бас аялахад айгуу гоё тийм тэгээд Солонгос руу усан онгоцоор цаг 30 минут илүү яваад очдог. Тэгээд нөгөө Тайван эднэртэй айгуу ойрхон онгоцны билет айгуу хямдхан гадаад руу явах. Тийм Окинава бүх одоо гадаад руу явхад гадаад их явдаг хүн Фукуока нэг Хокусай олон улсын онгоцны буудлын байдаг болохоор тийм ер нь айгуу амьдрахад гоё юм шиг нэг явж үзэх юмсан тийм айгуу гоё гэдсэн тийм монголчууд бас мэрсээр амьдардаг тийм нэлээ амьдардаг. За тэгээд урагшаага яваад хамгийн уртлын арал Окинава болохоор бүр баг Японоос баг тусдаа улс шиг тийм баг хүмүүс нь бүр амар тийм юу юм лээ шүү дээ. Ингээд хамаагүй гэх юм уу. Ерөнхийдөө монголчууд руу тийм замын хөдөлгөөн мөдлөөр. Тэгэл цаг маг барих ерөөсөй барьдгүй гэсэн тийм. Тийм цаг барихгүй тэгэл замын хөдөлгөөнийг хараад бөө сигналдс байна. Японд ч ерөөсөө сигналддаг болохоор Окинавад буугаал бүр гайхаал тэгэл хүмүүс нь бүр амар хамаагүй. Тэгээд бас нэг Америкийн юу цэргийн бааз байдаг болохоор гадаадууд аягүй ихтэй Америкийн бараг л нэг гадаад байгаа юм шиг тийм Америк нэг Хавайд байгаа юм шиг. Хавай явж үзээгүй л дээ тэгтээ. Хавайд байгаа юм шиг л үүтэй. Тэр нөгөө Америк одоо нөгөө цэргийн тэр хүмүүсийнх нь нөгөө нэг арга ирнэ Америк амьдард юм билэ. Тийм болохоор ингээл гудамжаар нь бараг ингээл тийм Америкчууд амар яваад цэргийн машин Америк цэргийн машин эднэр айгүйх явна хоолны газар нь бас хоолных нь хэмжээ айгүй тийм юу юм билэ. Тийм амар тийм нөгөө тосрохог тийм хоол бүргэр юм уу тиймэрхүү хоол тийм тэгэл үг нь бүр амар ойлгохгүй бүр шал өөр Япон хэл. Тэгээ юм өгнүүд нь айгу урт тий. Бүр шал өөр улсад байгаа юм шиг. Тий. Одоо нөгөө тэр
юуныхан газруудынхаа нэр мэрэгдсэн ерөөсөө бүр ингээ ханзыг нь уншиж чадахгүй юм чинь. Амьдралаа хийсэж харж байгаагүй ханз. Тэгээд Окинава руу аялахад жоохон үнэтэй тасдагт явцаар явдаг болохоор resort газар болохоорс ер нь тэр буудлаас жоохон үнэтэй юм лээ. Тийм ерөнхийдөө нэг гадаад руу аялж байгаа юм шиг л мөнгө орно. Дээрээс нь нөгөө машин түрээслэхгүй болохгүй те. Тэншаа байдаггүй болохоор метро байхгүй болохоор машин заавал түрээслэн. Тийм. Яг тэр нөгөө нэг зөвхөн одоо нөгөө нэг Окинавагийн яг нөгөө Төв бат Наха гэдэг хотон хаш те. Наха дотроо л яг аялна гэх юм бол яг такси бариад те. Явчих болно. Тэгэхгүй угаасаа тэгээд Окинава ч нөгөө хамгийн гол юм нь далаа штэ те. Тэгэл далаа гой цэнгэг далаа үзээд гой юу дайвинг хийн тэр snorkeling тэр хийх юм бол заашгүй машин түрээслээд явсан дээр. Тэгээд бас аяллаа томирхүйд юм лээ. Бүр ингээл зарим одоо тэр нөө юуны газрууд энэ тэр snorkeling тэр хийлэгдэх газрууд нь ингээд буудлаас нь машинаар хурж ирж аваад тэгээ хийлэгчээд буцаж буудлаа авчиж өгч мөгдөв. Ерөөсөө Окинавада байдаг аяллаа юмнууд гэсэн үг шүү дээ. Зөв. Тиймэрхүү аяллаа юугаа онгоцны билет авч очичоод аялал авчих юм шүү дээ. Яг л гадаад руу аялж байгаа юм шиг. Аялжууч амар хөгцсөн болохоор тийм хоол молноос ерөнхийдөө жоохон дээд байсан тийм. Тэнгүүд Окинавагаас бас тусдаа өөр арлууд байдаг тийм нөө Ишигаки зималуу тийм. Тэд нар л болохоор бүр илүү гоё тийм юм шиг байгаа юм нөгөө угаасаа л нөгөө төв газар холдох тусмал далаа гоё цэнгэг болох учраас энэ Токио орчмын далаа малаа жоохон нэлээд бохор шүү дээ. Бүр нэг бараа нэг тийм саарлөнгөтэй. Окинавагийн тэр далаагийн өнгөнөр үнэхээр одоо Эмират ногоо бүр яг бүр нэг юм нүдэндээ идэх зураг шиг те нэг юм хитрхи хөнгө оруулаад нэг яатсан зурагнууд гэрэл зураг тий яг тэрэн шиг яг боддоор харахаар бүр яг тийм байдаг. Окинавагийн далаа бол үнэхээр гоё. Монголчууд ер нь за Монголоос ирж байгаа хүмүүс Японыг таны хувьд хамгийн эхлээд хааш нь явж үзээсэй гэж бодож байна. Монголд байгаа хүмүүс за тэгэл мэдээж Фужи бол шүү дээ. Фужи бол тэгэл далай угаасаа далай л юм да. Тэгэл халуун аршаан далай Фужи бол юм да. Ер нь монголчуудыг ирээд амар гоё газар байгаль үзээсэй л гэж нэг амар шопинг хий гэж бодохгүйгээр амар гоё аялаасаа тийштэй тийм Японы гоё юмнууд харин эсрэгээрээ ойрхон Бээжин явчвал илүү хямдхан ч байгаа. Тийм тэгэл Японд ч марыг нэг амар тийм хямдрал эднэрнийх амар зардаггүй. Тийм болохоор айгу манай Монгол байгаль айгу гойтой шүү дээ тий. Тэгээ Монгол л зөвхөн тэр гоё байгаль зөвхөн Монголд байдаг юм биш. Японы байгаль ч гэсэн үнэхээр гоё уулахад одоо хүрхрээ уулуус тийм далай бүхэл юм байгаа болохоор Японы байгаль юм зээсэй. За тэгээд ерөнхийдөө Японд тэр аялахад бид хоёр сая ингээд дараалал ярьсан нилээ нөө яриагүй аймаг ч гэсэн нилээ үлдсэн байгаа. Ерөнхийдөө нэг тийшээ очивол тийм юм нь одоо энэ тэр мужийг төлөөлсөн ийм юм нь илүү Окинава бол далай гоё ч гэдэг юм тий. Хоккайдо бол хоолн гоё гэсэн юм. Ерөнхийдөө ярьлаа. Тэгээд монголчууд Япон руу тий Монголоос наашаа хэрвээ аялахаар ирэх юм бол би боддtiin одоо энд чинь манай Японд чинь манай монголчуудаас айгүй их байгаа сте тий. Тэнгүү заавал нэг хин таньдаг хүн заавал байгаа болохоор тэд нар дээр одоо найдаад ч гэх юм уу тий. Манай тэр агааг ирснээс одоо аялын компани Монголд бас аялын компаниуд айгүйх наашаа Япон руу аялалдаг аялын компани их нэгцэн болохоор тийм юмар ирчүүл айгүй зүгээр санагддаг. Одоо тэр Монголын аялын компаниуд чинь Мятта гэрээтэй тий. Онгоцны билет нэг хямдхан ч юм уу тий. Тэгэл зочдлуудтай хямдхан гэрээтэй тэгээд нөгөө яг битэр түрүү хэлсэнчлээ үзүүлэх газруудаа ингээд одоо монголчууд юу үзүүлэл хамгийн зүгээр гэдгийг бүр ингээд мэрэгжлийн хүмүүс ингээд судлаад яваа яатсан байдаг болохоор тийм үнэхээр Японд аялье гэж бодож байгаа юм бол тийм газраар ирсэн тийм илүү гоё юм үзээд тэгэл одоо жишээлбэл хуваараа ирэхээр чинь одоо аялын компани ингээд бөөнөр нэг мөнгө төлцдөг болохоор жоох үнэтэй санагдаад ч юм уу те тэгээд эренгүүтээ өөрөө одоо явахаар багаар мөнгө гаргасаар агаад баг дүндээ дүн болох ч юм арай илүү үнэтэй тусах ч юм уу те тэгэл бөөнөрөө одоо тийм аялын компаниар ах юм бол арай хямд тэр нөгөө групп аяллаа хүмүүс ордог хоолны газар дагуулж орох ч юм уу те тийм тиймэрхүү байдаг болохоор аялын компаниар ирвэл бидсэн санал нэг байна. Тэгэл бас энд байгаа хүмүүс чинь тэгэл бас цаг зав дээрээс нь өөрийнхөө мэддэг газар л тэгэл дагуулж явна шүү дээ тийм тэгэл ирээл оюутнууд бол хөөрхий ирээл 1 жил 2 жил болцсон гэл Монголоос харах юм бол энд дутцсан байгаа ч гэсэн ажил хичээлдээ дүртээд өөрсдөөсөн газар сайн мэдэхгүй би ч гэсэн ер нь тийм хэлээсэн эхлээд өөрөө ирээд удааг байхдаа ээжийг авчираад ингээл тэр үед үзүүлжсэн юм нэх юм бол нэг халигтай газар үзүүлээг бол байгаа байхгүй. Тэгэл сүүлд энийг ч үзүүлэх байсан мэн тэрийг ч үзүүлэх байсан мэн гэж
За Монголоос ирэх хүмүүс тийм Япон дотроо болохоор бид нар болохоор яг уу ингээд удцсан тий яах юм бол бид нар аялахад ер нь машинтай хүмүүс яах вэ тэгэл машинаараа бас явчих болно. Машингүй бид нар бол тэгэл хаашаа ч явсан одоо Шинкансен ч юм уу тий дэнша метро ч юм уу тэгэл автобус тэгэл явж байгаа шүү дээ тий. Ерөөсөө л гэтээ бас юу тээврээр ирлээ юу сайн хөгцсөн Япон тий. Тийм тий. Бүр явмаар байгаа бүх газар руу яаж игэл унаа хүргээд өгчдөг ямар нэг унаа. Газрын хурд байсан ч тий. Яаж ийж байгаа. Тийм мэдээллүүд нас интернеттэй юу сайн байж байгаа тий бүх юм одоо автобусны тий бүр нэг газрын мөхрийн автобусны нөгөө цагийн хуваар нь хүртэл интернетээс хайгаад байж байгаа. Тэгэл өөрийнхөө машинаар явах юм бол хурдны зам яхаа төлбөрийн зах өндөр л доо. Гэхдээ юм дамжиж бид нар шиг нөгөө унаа дамжиж явах дургүй хүмүүс машинаараа явах юм бол бас айгүй гоё хурдны зам сайтай хаашаалал хаашаа явна. Тэгэл хурдны замын зогсоолууд гээл одоо нөгөө хурдны зам дотор байдаг түр амралтын газар бүр бүх юм байж байгаа. Тэг хэдэн километр явбал тийм амралтын хурдны зам дээрх амралтын газар байдаг. Тэнд тэгэл баг нэг тусдаа нэг юм худалдааны төв шиг байдаг. Зарим газар бүр нөгөө шавар те энэ төр байдаг шүү дээ. Бүр нөгөө тий хөлөө амраах нөгөө аши юу эднэртэй те тэгэл нэг урт машин жолоод ч явж байгаа хүмүүст дариулсан нуруу амраах юу муутай те тиймэрхүү юмтай тэгэл мэдээж хоолны газар дэлгүүр найл бүх юмтай тийм байдаг болохоор гоё машинаар Японыг бүтнээр нь аялах юмсан дээ. Тийм те. Тийм нөгөө кемпинг кар ч юм уу те. Монголд бас тэр кемпинг караар гоё Монголд аялах юмсан. Мөрөөд Японыг бүтнээр нэг аялал тусгаад Монголыг бүтнээр нэг аялал тусгах. Одоо нэрээ явъя гэвэл хаашаа хамгийн их ямар байна одоо? Миний явж үзээгүй гэх юм бол Фукуока, Кюшу руу ерөөсөө явж үзээгүй. Тийм бас Шикоку руу явж үзээгүй. Энэ хоёр л бол Окинава явсан, Хоккайдо явсан. Тэгээл Канто, Токиогийн иргэн тойроо ерөөхдөө явсан. Тэгээл Нигата, Нагано эднэр явсан болохоор Ортоос очиж үзээгүй гэх юм бол Кюшу дээр Фукуока явж үзсэн. Фукуока явж үзээгүй байна. Тийм Фукуока болон Шикоку л энэ та. Харин би ч гэсэн хаашаа явж үзмээр байна. Харин нэ одоо ихтэй үйл болж байгаа юм чинь гоё Хоккайдо энэ төр явбал бас тийм гоё ах тийм гоё цаны бааз айгуу гоё хоолмол бас гоё болохоор Хоккайдо бас гоё байна. За ингээд өнөөдөр бид хоёр Япон дотор хэрхэн аялдгуу за Японы бас те гоё үзүүл зохистой аяллаа газруудын талаар болон за хоолнуудын талаар баг зэрэг ярьлаа. Бэсэж байгаа л нэг хооллоо яваад орчихно. Харин тийм ээ. Тийм бэн гоё. Тэгэл би ингээл ярьж байгаасаа энийг тэгтээ өмнөх дугаар дээр ярьсан шиг санагдсан. Уучлаарай мандаа. Тэгтээ Японд ирэхээр нэр үнэхээр хоол юу адаг те. Тийм бүр хаашаа цацсан гоё. Тэгээ хүмүүс нэг нэрээ хэрхэн нөгөө юунд дотор хэмд аялах уу гэд бас асуугаад иддэг шүү дээ. Японд дотор тий хэмд аялах арга юу байна? Зош буудлаа айгу хямдхан нөгөө нэг гест хаусн дээр бол айгу хямдхамжтай мөлий. Одоо жишээл ингээд нөгөө нэг юунд Хакуба руу очиж ски дээр нөгөө нэг гулгахаар хэрэг очих юм бол одоо тэр яг тэр хавь нөгөө нэг амар нөгөө дандаа гадаад хүмүүс амар очдог. Тийм болохоор тэр зош бууланд амар үнэтэй гэж байгаа байхгүй юу? Бараг өдрийн бараг 100000-аас эхэлнэ 100000 yen-ээс 250 300,000-аас эхэлнэ. Тэгэнгүүт тиймэрхүү газрууд болохоор амар их нөгөө нэг гест хаусууд байдаг. Тэгээ хэрэг тийм гест хауст буучих юм бол өдрийн нэг за нэг 3-4 мянга yen тий буучна. Яг онон тэгэхээр ер нь бол байраа тэгэл унаагаар хямд болчих юм бол бус нь бол нэг зардал гараад хангаагүй шүү дээ тий. Тийм ерөөхдөө хойлоо тэгдэг шүү дээ. Одоо байраа л хямдхан гадаад руу явах таажсан байраа л хямдхан угаасаа өрөөндөө байгаа л ахаар яагаагүй учраас эсвэл бүр анханасаа яг ингээл зоч буудал гой буудалд амар гой тухлыг гэж Окинава эднэрийн гой буудал тухлыг гэж авах юм бол яг тийм гой хотел тийм үнэтэй ингээд одоо юу гэх юм Окинавад далаад дотор одоо шумаар байна гэх юм бол тэр чинь нөгөө амар гой буудлаа авцсан ч гэсэн амар хайран байгаа байхгүй тий. Өглөө гараад оройн орж ирнэ штэ. Тэгээд баг унтах гэж л орж ирж байгаа болохоор тэр гой буудлаа яг мэдэрч чадахгүй. Тийм болохоор яг зорилгоо эхлээд бодоо тий. Тий яг юу үзмээр ямар аялал хиймээр энэ тэрийгэ бодоод тий. Зорилго чи хэрвээ тэр одоо гой буудал биш бол буудлаа хамгийн эхэлж хямдхан. Тэгээд тийм тухтай буудлаа болоод тий. Гэтэ ер нь Японы гест хаусууд нь айгүй гоё. Тий дотор эднэрийг айгүй гоё хийсэн тий. Тийм муухай юм ерөөсөө тахгүй амар гоё цэвэрхэн. Японы тохтой бүх юм цэвэрхэн. Тийм. Тийм болохоор хичнээн одоо хямдхан буудал авсан ч ерөөсөө санаа зовох шаардлагагүй баг байдаг те.
Тэгээ бас хямдхан бизнес хотелууд бас хямддаг тий. Нөгөө апа хотел эднэргээд тиймэрхүү байдлаар буудлаа хямдхан тэгээд унаага хямдхан. Унаага аль болох эртхэн шиг захиалах юм бол билетүүдээс аягүй хямдхан мэт юм лээ. Тэгэл нөгөө нэг аялын компаниудын сайт эднэр харж байхад бас хямдарсан билет нөгөө урамшууллын юм хаяа гаргацсан байдаг. Тэгэл шөнийн автобус бас хямдхан байна тийм ээ. Жишээлбэл Осака ч юм уу Кансай эднэр л явна гэх юм бол шөнийн автобус жоохон хэцүү ядарна л та тий. Тэгээд тэр нэг Монголоос авчирдаг тэр Шинкансен билет аягүй хямдхан юм билээ ш тий. Нэрээ тийм 7 хоногийн тэр нэг Японы бараг нэлээ өргөн тэр юуг нь Шинкансенээр явах боломжтой тэр билет. Тэгээд тэрийг зөвхөн Монгол дотроос л авч болно. Нэрээ тийм байдаг. Тэрийг аваад ирэх юм бол аягүй зүгээр. Тийм үнэхээр гоё аялыг бүр удаах цагаарч явахад 7-14 хоног тий Япон зөвхөн аялыг гэх юм бол тэрийг заавал аваад ирвэл үнэхээр эртээ. Тэгэхгүй бол Япон дотроос бол хаанаас тийм хямдхан билет олдохгүй. Тэр чинь бараг л нэг газар руу бараг ирээд буцаах л тийм. Тэнгүүтээ сая бид хоёр нөгөө Нигата явахдаа тий одоо гадаад хүмүүс зориулсан Япон дотор амьдардаг гадаад хүмүүс зориулсан бас тийм Шинкансены билет гэдэг. Тэр нь гэхдээ нөгөө Монголоос авдгийг гүцэхгүй л дээ одоо үнээрээ тий одоо арай үнэтэй тусан гэхдээ хамаагүй хямд хүснээрээ Токио Wide Pass гэд болохоор Токиогийн ойр орчмын бүсэд одоо хүснээрээ хурдны галт тэргийн суугаад явах. Тэнгүүтээ бүсээрээ хамаараад арай өөр нэртэй. Тийм байдаг тийм. Тэр нь болохоор 3 хоногийн 10,000 yen гэжсэн тийм. 3 хоног хүснээрээ суухаар 10,000 yen гэжсэн. Тэгэхээр айгүй хямд тусаж байгаа баг нэг газар руу яваад ирэх бараг тал мөнгө. Тийм болохоор нэгэнд бас тийм 3 хоногийн билет авсан юм замаас өөр тийшээ явж үзсэн дээр тий. Юг одоо үзмээрэн тэр нь чухал биш юмнуудаасаа мөнгө нөгөө нэг хасаад тий. Тэгжэл гоё одоо дурсамжтай гэх юм бол тэрэндээ одоо нэгэн л цагаа орж явж байгаа юм чинь тэрэндээ одоо баг мөнгө харамлахгүй гоё дурсамж яхахын тулд тэгэл хэрэггүй тийм унаа бодолтой юугаа мөнгө багасгаал гэсэн тийм л юу байна да тий. Тийм арга. Тэгээ бас одоо тийм аяллаа өөртөө сайн судалж чадахгүй гэх юм бол бас аялын компани очих бас мөнгөний хэмнэлт болж чаднаа. За тэгэхээр энэ удаагийн 13 дахь дугаарыг та бүхэнд хэрэгтэй мэдээлэл болж чадсан гэдэгт найдаж байна. За тэгээд манай подкастыг үргэлж сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. Манай Future Japan Япон хөтөч гэсэн YouTube суваг Instagram хуудас Facebook хуудсыг дагаарай. Тэгээд Япон хэлний онлайн сургалт татлан Япон руу сургалт цуцлал гэсэн зүйлүүдийг явуулж байгаа. Тэгээд 2022 оны 7 сард Японд сурахаар ирэх хүсэлтэй залуус ах юм бол эсэлтээ авч байгаа гэдгийг энэ насрамд хэлье. За тэгээд дуслан сонсон баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.